Байна. Монгол улсын бас одоо хөдөө аж ахуйн орн гэж ярьдаг. Хөдөө аж ахуйн суурь хуулийн тухай асуудал бид ярьж байна. Хүнсний аюулгүй байдал, хүнсний эрүүл ахуй, за энэ хүнсний тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн тухай асуудал ярьж байна. Сая одоо бараг 20-од гишүүд асуулт асууж үг хэлэх ийм одоо хуваартай байсан боловч 3 гишүүн үлдэж байна. Бусд нь одоо тодорхой энэ улс төрийн нөхцөл байдлын одоо үүднээс үндсэн ажлаа одоо бас одоо үл огоорч улс төрийн нөхцөл байдлыг одоо үндсэндээ далимдуулж энэ ажлуудыг гацаах нөхцөл рүү орж байна. Тэм учраас нийгмийн хүн амын чухал одоо олон жил одоо ярьсан энэ хуулийн томоохон төслүүд орж ирж байгаатай холбогдлолтойгоор ардсан намынхан болон одоо бас тодорхой одоо бас гишүүдийг ажилдаа хариуцлагатай хандахыг хүсье. Дотоодын улс төрийн намуудын энэ одоо бас өөрчлөлтүүд явахад бас нэгээ бол бид бүхэн дэмжиж тодорхой амжилт хүсээд ингэ явж ирсэн. Улс төрийн соёл бол одоо байсныг манай бас одоо олон нийт бол одоо үндсэндээ анзаарсан баха. Гэтэл одоо аль нь яаж хандж ийнэ гэдгийг бас эндээс дүгнэлт хийх зүг баха гэж бодож байна. Яг ардчилсан намын өөрсдийн яг бүлгийн дүгнэлтөө улс төрийн зөвлөл нэрийдлэр тодорхой уучны улс төрчид үүний цаана байна уу гэдгийг бас одоо бид бүхэн анзаарах хэрэгтэй. Ийм санаархлууд байгаа бол одоо баяр цогт эргүүтэй хуучны улс төрчид энэ санаархлаа бас татаач ээ. Энэ төрийн ажил үйл ажиллагаа гацаах гэж байгаа тодорхой энэ ажил үйл ажиллагаа явах энэ ажилд бас одоо саад хийж байгаа энэ байдлаа бас татаач ээ гэдгийг би бас анхааруулж хэлье. Энэ бол одоо үндсэндээ бол одоо хэрэг сэтэрч болохгүй ээ. Дотроо асуудлаа шийдээд энэ ажлыг цаашаа үргэлжлүүлж явах ёстой. Төсвийн тухай асуудал, онтрогийн тухай асуудал, за мөн одоо энэ салбарын суурь хуулиуд гээд олон асуудлууд бид бүхнийг бас хүлээгээд байж байна. Одоо асуудлаа зэгслээд ажилдаа орцгоё гэж бас уриалж хэлье. За хөдөө аж ахуйн тухай хуулийн дээр би бас асуусан. Хууль санаачлагчтайгаа хамт одоо би бас энэ асуудлыг өргөн барьсан. Энэ утгаараа бол одоо хуулийн хэлэлцүүлэг, хэрэгцээ шаардлага, за үндсэндээ одоо энэ одоо хуулийг өргөн барьж байгаа гол агуулга бас анхны хэлэлцүүлэг дээр иргэд олон нийт гишүүдэд бас дэлгэрэнгүй бас мэдээлэл өгөөч гэдэг энэ ерөнхий асуултаа би бас асууя. Аль түвшинд ямар хэлэлцүүлгүүд өрнөсөн бэ гэдэг. Мэргэжлийн судлаачид маань бас энэ хүрэлцэн ирсэн байна. Гишүүдэд хүнсний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй хэрэгцээ шаардлага юун дээр тулгарсан бэ гэдгийг энгийнээр болон тодорхой одоо анхаарал хандуулах зайлшгүй шаардлагатай байгаа. Энэ одоо бас талаас нь тавх маань байр суурьудаа хэлж мэдээлэл өгөөч гэж хэлэх байна. Ерөнхий 2 асуудал байгаа. Нэг талдаа хүнсний аюулгүй байдал, гарал үүслийн баталгаа, эрүүл хүнс хэрэглэхтэй холбогдолтой асуудал байгаа. За тэгэхээр одоо бид бүхэн уламжлалт болон одоо энэ орчин үеийн энэ нөхцөл байдалд одоо нийцсэн ийм үйлдвэрлэлийг хүнсний бүтээгдэхүүнийг одоо үндсэндээ эцсийн хэрэглэгч нартаа өгөх нэг талын зорилт байж байна. Нөгөө талдаа бэлэн биш жижиг дунд өрхийн ийм үйлдвэрлэл аж ахуй эрхэлж байгаа одоо бас иргэд олон нийт малчид үйлдвэрлэгч нар байна. Тэр энэ хоёрын хооронд л тодорхой зохицуулт байгаа. Энийг тодорхой төвшөнд бид бүхэн одоо хуулиар байдаг юм уу хатуу одоо зохицуулах гэхээр нөгөө яг анхан шатн дээр байгаа хүмүүс маань үйл ажиллагаа явуулахад хүндрэлтэй болчдөг. Тэгэхээр энэ зохицуултыг ерөнцөндөө бол одоо бид бүхэн яг аль талтаа байж яаж шийдэх вэ гэдэг дээр л гол одоо энэ хуулийн одоо агуулга зохицуултууд бол үндсэндээ бол явдаг. Тэгэхээр энэ чиглэлээр бас илүү дэлгэрүүлээд бас тавх маань мэдээлэл өгөөч гэсэн ийм одоо саналтай байна. За улсын хурлын гишүүн Мандахаа. За ган хүлэг гишүүндээ бас баярлалаа. Үнэхээр одоо энэ улс оронд хүнсний одоо аюулгүй байдал одоо харангуй дэлгэсэн хавдрын өвчлөл нэмэгдсэн энэ хүнд нөхцөл байдалд бид нар байгаа. Тэгээ энэ хууль маань 13 жилийн дараа нэмэлт өөрчлөлт орж байгаа боловч харамсалтай нь одоо ингээ арчилсан нам зөвхөн улс төрийн одоо шийдвэр гаргаж одоо бүгдийн заалыг орхиж явж байгаа. Ер нь бол улс төрийн ажил бол нэг талдаа байх ёстой, төрийн ажил хэвээ явах ёстой. Тэгээ өнөөдөр ингээд хууль санаачлагчийн хувьд төрийн ажлыг хэвээ явуулахын тулд ингээд хуулиа хэлцүүлээд цөөхөн гишүүндээ бол сууж байгаагаа бас хэлмээр байна. За тэгээд үр дагаврын хэрэгжилтийн одоо энэ үр дагаврын үнэлгээг бол одоо манай ажлын хэсэг одоо болон одоо мэргэжлийн энэ судлаачид бол хийгээд 37% таа бол гаргасан байгаа. За энэ бид нэр 4 сард яг хуулийнхаа төслийг боловсруулад парламент дээр тавиад 200 орчим одоо иргэдээс аж ахуй нэгж болон мэргэжлийн одоо төрийн бус байгууллагыг нийгмийн байгууллагуудаас санал аваад саналыг одоо энэ хилцүүлгийн явцад
сайжруулж одоо нэмэлт өөрчлөлтүүдээ бас сайжруулсан байгаа. За мөн бид нар 3 удаагийн хилцүүлэг хийсэн. За эхний хилцүүлгийг бол илүү мэргэжлийн болон яам агентлаг одоо холбогдох байгууллагуудын дунд бол одоо хийгээд нэг 50-60 орчим одоо иргэдийн дунд байгууллагуудын төлөөллийн дунд хийсэн. За дараа нь 2 дахь хилцүүлгийг зөвхөн одоо яг эрдэмтэн судлаачид яг энэ чиглэлийн одоо бас олон улсын байгууллагуудын дунд бас хийгээд за 3 дахь нь болохоор улсын хурлын гишүүд дэ бас хилцүүлэг өрнүүлж саналуудыг бол тусгасан байгаа. За улсын хурлын гишүүн шинэ баярын Бямс сүрэн байхгүй байна.